За сайн байцгаана уу. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа YouTube-ийнхаа өнөөдрийн бичлэгээр за Cloud AI гэж юу вэ гэдэг талаар анхан шатны мэдлэгийг та бүхэндээ олгоё гэж утсан юм аа. За ерөнхийдөө энэхүү бичлэгийн хүрээнд болохоор Cloud-ыг ашиглаж болох онлайн болон офлайн хувилбарууд за үндсэндээ юуны талаар яриад байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ судалнаа. За Cloud гэдэг бол бидний сайн мэдэх ChatGPT гэдээ байгаа тийм. За ChatGPT, Cloud AI, за зарим хүмүүс Gemini гэдэг маш олон одоо AI-ийн модель нэрнүүдийг бол та бүхэн мэдэх болсон баха. За энэ AI-ийн ертөнцийн энэ юунуудыг бол нийтгээр нь large language model буюу одоо олон хэлний одоо цуглуулга модельүүд загварууд гэдээ нэрлэдэг байгаа тийм. За энэ LLM дотор бол Cloud бол Anthropic гэдэг компаниас гаргасан. За ийм хиймэл оюун ухааны AI LLM юм аа гэдэг ингэсэн байна. За бид нар болохоор OpenAI-аас гаргасан ChatGPT-г бол байнга ашиглаж сурцсан байгаа. За ChatGPT, Cloud хоёр ерөөхдөө маш хоорондоо ялгаатай. За энэ ялгаа нь юу гэдэг юм бэ гэдэг талаар илүү та бүхэн гүн рүү орох юм бол ойлгож авах болно. За ер нь Cloud AI маань дотроо бол үндсэн 3 одоо хэсэгтэр л ерөөхдөө хуваагдаж байгаа. За нэг нь юу юм бэ гингүүт зүгээр ChatGPT шиг ерөөхдөө энгийнээр чатлах боломжтой. За асуулт хариултанд маш сайн хариулна. За хамгийн том давуу тал бол за код бичих те аливаа зүйлийг анализ хийх тал дээр бол яг одоо өнөөдрийн 2026 оны байдлаар бол хамгийн нэг номерт одоо бичигдэж байгаа. Одоо хэлний LLM загвар байгаа гэж ойлгож байна. Та бидний мэддэг ChatGPT-гээс өндөр түвшинд код бичих болон анализ хийх чадвар. За бусад зүйлүүдээрээ ч гэсэн ийм давсан ур чадвараар бичигдсэн байгаа гэсэн үг байна. За энэ талаар та бүхэн олж үзье гэх юм бол магадгүй өөрсдийнхөө мэддэг ChatGPT, Gemini, тэ Cloud гэдэг ч юм уу тэ. Энэ ингээ харьцуултыг нь харьяа гэд Google-с бол харьцуултыг харчиж болно гэсэн үг. За хэдүүлээ нэг зураг байна уу харъя те. За энэ дээр харагдаж байна. За Cloud юу хийж чадах вэ гэдэг талаар за энэ дээр бол зурагнууд нь байж байна. За дээрээс нь одоо хэлний тухайн LLM-үүдийг одоо харьцуулсан хөгжүүлэлтүүд ингээ байж байгаа те. Тэгэхээр хаана ямар одоо үзүүлэлтээр тухайн одоо хэл үзүүлэлтүүд маань сайн байна вэ гэдэг энэ оншийг бол та бүхэн яг нь энэ зурган дээрээс бол ингээ харчиж болно гэсэн үг байна. За энэ дээр бол яг нэгт бол одоогийн байдлаар бол Cloud явж байгаа. За энэ дэр ч юм уу те. За энэ ямар үзүүлэлтүүдээр сайн бэ гэдэг. За энэ дээр бол яг үндсэн үзүүлэлтүүд нь биш вэ. Гэхдээ яг энэ дээр Cloud бол ерөөхдөө нэг номерт бол явж байгаа. За Cloud маань өөрөө за энийг яаж ашиглах юм бэ гэдэг хүмүүс гайхаж байгаа. Ерөнхийдөө Cloud-ыг бол онлайнаар болон офлайнаар ашиглаж болно. За онлайнаар яаж ашиглах вэ гэвэл ChatGPT гэдэгтэй адилхан Cloud маань өөрөө яг нь Cloud.ai гэж орох юм бол дотор нь ороо бүртгүүлээд за ингээд цаахан одоо ажиллаж болно гэсэн үг байна онлайнаар. За онлайнаар ажиллах юм бол чат хэсэгтэй. За энэ хүү чатан дээр бол ChatGPT-тэй адилхан чатлаад явчихна гэсэн үг. За хэрвээ чат чинь дотроо маш олон мянган чат одоо хуваагдах хэвээр олон төрөл зүйлийн талаар ангилагдах хэвээр бол project гэж үүсгээд одоо folder хавц үүсгэх гэсэн үг тийм хавцнууд үүсгээд тухайн хавцсан дотроо тухайн одоо чатуудаа хуваарлж хийх маягаар ангилах боломжтой гэсэн үг байна. За artifact гэдэг ийм зэс үүдэг. За энэ artifact гэдэг зэс бол ямар утгатай зэс вэ гэхээр аливаа зүйлийг одоо AI технологитой харьцахад хүмүүс энэ юу вэ, тэр юу вэ гэдэг ерөнхийдөө AI-аас айгүй олон зүйлийг сурж байгаа гэсэн үг. Тэгээд суралцах явцад зөвхөн текстээр уншаад ойлгохдохгүй зүйлүүд айгүй их гарч ирдэг. За тэр тохиолдолд бид нэр artifact гэж ашиглаад аливаа зүйлийн одоо бичсэн өөрсдийнхөө чатан дээр хамгийн сүүлд нь те artifact гэж бичээд за энэ дээр одоо чатлсан зүйлийг надад одоо artifact-аар хувиргаж өгөө гэж хэлэх юм бол за чамд бол ийм гоё кодчсон ийм гоё дүрслэлтэй, зураглалтай, имижтэй ийм зүйлийг бол гаргаж ирдэг технологи юм байна. За энийг бол ашиглаж болно гэсэн үг байна.
За тэгээ үндсэн би нэг 3 хэсэгтэй гэж хэлсэн. За дотроо бол code, co-work design гэдэг. За кодн дээр нь яадаг вэ гэхээр ерөөдөө бид нар код бичих шаардлагатай тохиолдолд за программистууд за анхан шатны автоматжуулалт хийхэд зориулсан хүмүүс тэр энэ кодн дээр бол яах нь ажиллахад бол энэ тохиромжтой гэсэн үг. За онлайнаар орж байгаа тохиолдолд бол онлайн клауд доторх тий гитийн доторх файлаа сонгоод за тэр файл дотроо бол ажиллах боломжтой. За энийг бол том утгагүй офлайн дээр бас хэдүүлээ ярилцсан. За дараагийн ярилцах нь co-work гэж. За co-work бол заавал дэлгэцэн дээр таны компьютер дээр ажилладаг зүйл байгаа. За яагаад гэвэл одоо яг нөгөө ChatGPT болон Cloud хоёрын ялгаа гарч ирж байгаа энэ дэр. За ChatGPT бол та дотор нь ороод ChatGPT-тэй чаталдаг юм болвол за co-work яадаг вэ гэхээр таны дэлгэцэн дээр суусан одоо cloud-ийн аппликейшны тусламжтайгаар та яах нь таны компьютер дотор ороод таны компьютер дээр хийдэг бүх үйлдэлийг одоо cloud хийх боломжтой болж байна гэсэн үг. За жишээлбэл одоо юу гэдэг нь те co-work гэдэг хэсэг рүү ороод за энэ дээрээс одоо юу гэдэг чинь те шинэ таск дээр чи юу хийж чадах вэ гэдээ асууя те. Тэгвэл энэ компьютер дээр хүмүүсийн хамгийн өргөн хэрэгэлдэг одоо програмуудыг би одоо хийж чаднаа. Энэ дээр бүх юмыг хийж чаднаа гэж бол ярина. За өөрөөр хэлбэл компьютер дээр хийгддэг ямар үйлдэлүүд байдаг вэхээр ямар нэгэн файлыг нээх тийм үү. За тэр нь одоо ямар ч файл байж болно. Тэ? За MP3 бол дуу байж болно, MP4 байж болно. За Microsoft-ийн Word, Excel, PowerPoint тэ өшөө одоо дэлгэцэн дээр үүдэг бүхэл аппликейшнуудыг бүгдийг яах нь нээж хийж одоо нээж чадна гэсэн үг. За ингээд нээгээ зогсохгүй дотор нь юу байгааг бүгдийг харж, уншиж, сонсож чадна гэсэн үг байна. За дээрэс нь би файл нээлээ. Дээрэс нь файлыг би үзлээ. Одоо яг нь файлыг би өөрчлөх тэрэн дээр хүссэн зүйлийг хийх удирдах чадвартай гэсэн үг байна. Тэгэхээр ер нь юу гэж одоо ойлгох вэ гэвэл за энэхүү co-work гэдэг хэсгээр бол таны компьютер руу ороод яах нь бүх зүйлийг хийж чадах юм байна гэж зүгээр шууд хар ухаанаар ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та co-work гэдэг дээр ороод бичихтэй за чи миний хамгийн сүүлд одоо хийсэн MP3 одоо voice-ийг нээгээд өгөө гэдэг ч юм уу те. Эсвэл би тийм одоо файлаа олохгүй байна гэдэг ч юм уу. Эсвэл маш олон тайлангийн репортууд ирсэн бол энийг надад тэгцлээд өгөө гэдэг ч юм уу. Ер нь хүний гараар, маузаар, keyboard-оор хийж болох ёстой ямар л боломжит бүхий л потенциалт зүйлийг яах нь таны өмнөөс ороод нээгээд дотор нь орж хараад тэг хүссэн засваруудыг хийх, шинээр устгах гэх мэт бүх үйлдэлийг хийх ийм бүтэн чадамжтай гэсэн үг байна. За яаж ажиллах вэ гэвэл маш энгийн. За одоо юу гэдэг нь те downloads дотор гэдэг одоо download folder дотор хамгийн сүүлд ямар файл татсан байна вэ гэдэг асуулт те тест маягаар. За ингээм бол миний одоо folder дотор downloads дотор би юу одоо татсан бэ гэдгийг харж болно гэсэн үг байна тий. За одоогоор бол миний файлууд руу хандах хэрэггүй байна гэд бичсэн байна. Гэхдээ за надад зөвшөөрөл авч ийн. За тий энэ туулийн тусламжтайгаар миний энэ download гэдэг folder руу орж болох уу гэд. За download хавцаа надтай холбоул хамгийн сүүлд татсан файлыг чинь шалгаж өгөө гэд сая би ингэ зөвшөөрөл өгчлөө. Тэгэхээр яг хүний гараар юу болж ийнэ гэвэл энэ миний одоо folder file explorer дотор руу ороод за сая хамгийн сүүлд дотор downloads гэдэг файл байгаа. За тэрэн рүү ороод за ямар одоо зүйл татсан байгааг яах нь одоо харж байна, харж өгч байна гэж ирж. Тэгэхээр ийм зураг та татсан байна гэж юм те. Тэнгүүд би за ойлголоо. Зок хамгийн сүүлд татсан PNG зургийг
Нээгээд өг. За ингэж хэлэхээр юу болж ийнө вэ гэхээр за downloads гэдэг фолдер дотор энэ файл байгааг мэдчихлээ. Тэгэхээр энэ файлын дотор маузаараа 2 товшоод за миний дэлгэцийн өмнө одоо надад харуулах энэ үйлдэлийг хийх чинь гэсэн. Тэгэхээр энэ read гэдэг командыг уншиж чинь за нээлээ. За ийм инфограф зураг байна гэд тэ. Freestyle French Applyzer гэдэг ийм зураг байна гэд. За өөрөөр хэлбэл энэ зургийг хараад энэ хүйтэй зургийг маань бүр ингээд скэн хийчлээ гэсэн үг тэ. За энэ дээр юу байгааг надад тайлбарлаж өгч байна бүр тэ. За уг нь бол би энэ зургийг бол нээгээд өг гэж хэлсэн. Тэгээд яг нээж өг гэхээр бол open гэхээр бол уг нь надад нээж өгөх ёстой. Тэгээ монголоор зөв хэлэх юм бол энэ надад ихтэй нээж өгөх ёстой байгаа гэсэн үг. За ингээд чат. За тэгээд cowork тэ. Энэ бол маш чухал юм ажилбар байд юм байна гэдгийг та бүхэн харлаа. За энэс гадна хүмүүсийн ярихгүй байгаа нэг зүйл бол cloud-ийн одоо code гэдэг хэсгийг бол хүмүүс ярихгүй байгаа. Энэ бол энэ Anthropic гэдэг компани тэ хамгийн хүчтэй зэвсэг гэж яригдж байгаа. За миний хувьд бол энэ код гэдэг дээр бол ихэд ажилдаг. Би бол зээч одоо юу гэдэг cowork ч юм уу харж байгаа те барал cowork-ыг анх удаа л нээж байгаа гэхэд бисдэггүй. За энийг кодн дээр бол ихэд ажилдаг гэсэн үг байна. За энэ кодуудын тусламжтайгаар өөрийнхөө компьютер дээр янз бүрийн кодуудыг үүсгээд тухайн кодуудын тусламжтайгаар за янз бүрийн автоматжуулалтуудыг бол хийж гүйцэтгэдэг гэсэн үг ээ. За энэ кодыг бол ерөөхдөө ашиглаж сурах нь за таны энэ дижитал технологийн хамгийн том үе таалгыг бол нээж өгнө гэсэн үг байна. За тэгээд түрүүн хэлсэн хэрвээ ChatGPT-гээс ялгаатай нь юу юм бэ гэвэл энэ код гэдэг хэсэг дээр маш олон төрлийн кодны тусламжтайгаар янз бүрийн автоматжуулалтуудыг хийж болдгоо гэсэн үг байна. За одоо жишээлбэл сүүлийн үед бол хүмүүс ороод зураг их боловсруулж байна. За дээрээс нь хамгийн сүүлийн үед хүмүүс одоо видео бичлэгүүдийг маш их хэвлүүлж хийж болж байна те. За өөр тулгамддаг өдөр тутмын ажил жишээлбэл имэйл илгээх те, имэйл унших гэдэг ч юм уу. За ер нь энэ компьютер дотор байгаа дижитал ертөнцийн дотор байгаа зүйлийг хязгааргүй ертөнцүүд яах нь өөрийн хүссэн автоматжуулалтаа хийж болно гэсэн. Тэгэхээр та яг одоо өөрөөс асуух хэрэгтэй. За би ийм юм хийж чадах уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ энэ код тий миний энэ дижитал яг тэрний хариулт нь чадна. Чадна гэж хэлж байгаа. Яагаад гэвэл дижитал энэ ертөнц дотор түүний хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Хэрвээ та асуух юм бол чадна. Тэгвэл түүнийгээ би яаж эхлэх вэ гэж тий. Эхлэхийн тулд маш амархан код хэсэг рүү ороод за энэ дээр хоёр сонголт байгаа. За cloud local гэдэг. За түрүүн би бол энэ нөгөө cloud code AI гэдэг энэ браузерыг яриад байгаа. За хэрвээ та бүхэн энийг татаж аваа суулгачих юм бол тэг cloud desktop download гэж татаж аваа суулгах юм бол энэ гараад ирнэ. За энэ desktop хувилбар дээрээс мөн код руу орох юм бол за энэ код дээр яадаг вэ гэхээр таны одоо компьютер дотор байгаа бүх одоо файлуудыг унших чадвартай болж ийн гэсэн үг. Таны компьютерийг энэ яг нь чат бичгтүүдэд удирдна гэсэн үг. Тэ түрүүний миний хэлдгээр одоо cowork дотор байсан бүх үйлдэлийг хийхээс гадна cowork дээр нэмэх нь өөрийн гэсэн хүссэн одоо кодын тусламжтайгаар янз бүрийн автоматжуулалтуудыг зохиож хийдгээ гэсэн үг байна. За энэ дээр open new folder гэж жишээлбэл сонгоод high test гэдэг ийм фолдерыг хичээл тайлбарлая. За тэгээ энэ фолдер дотор байгаа зүйлүүдийг одоо уншина гэж. За би хов хоосон фолдер үүсгэчлээ. За энэ фолдер дотор хоёлаа юу үүсгэх вэ? Тэгээ өөрөөс нь ингээ асуучихна гэсэн. За тэгээ өөрөөс нь асуугаад өөрөөр нь хариулаад өөртөөгөө харьцаа. За чи түрүүний нөгөө тэрийг хийж чадах болов гэсэн асуултаа хамгийн түрүүнд бичих хэрэгтэй. Чи одоо интернет чинь ингэж чадах уу, тэгж чадах уу гэж асуух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ нөхөр яах нь бүгдийг хийж өгч чаднаа гэж ойлгох хэрэгтэй. За энэ кодн дээр ингээд ажиллаж болох нь байна. За ингээд 1 2 ийм 3 хэсгээс бүрддэг байх нь байна. За энэ дотроос код гэдэг хэсгэн дээр нь бол бид нар хамгийн ихээр ажилладаг байх нь. За тэгээд десктопын вершнтэй.
За десктопыг хэрвээ ашиглах юм бол таны компьютерийг яах нь таны өмнөөс маус keyboard-ыг чинь ашиглаад ажиллах юм бүрэн боломжтой байх нь. Хэрвээ одоо браузер хувилбарыг нь ашиглах юм бол таны компьютерийг л ашиглаж чадахгүй. Гэхдээ энд default гэдэг дээр нь те remote гэдэг одоо онлайн та юугаа өгч болно. Сервер технологи холбоо тэр сервер дээр байгаа файлуудыг яах нь энд сонгоод удирдаад зохион байгуулах бүрэн боломжтой. За ингэж яах нь хоёр хэлбэрээр ажилдаг байх нь. За 3 дахь ажилдаг хэлбэр нь cloud маань браузер дээр ийм extensionsтэй. За extensions гэдэг нь одоо таны энэ браузерын одоо нэмэлт түүлүүдийг хэлдэг байж байгаа extensions гэдэг. Энэ бол маш олон extensions ашигладаг. За энэ extensions-ыг суулгачих юм бол таны браузерыг ашиглах юм чадвартай болдог. За жишээлбэл cloud. За одоохондоо би бол энийг нь суулгаагүй. За та бүхэн бол суулгаж болно. За энэ нь тэ Google Chrome дээр Cloud for Chrome гэдэг. За орох юм бол за энэ биш үү sorry. Энэ хоёр дахь нь байна. Энэ одоо юуны зурагтай те Google-ийн Chrome-ийн icon-тэй те. За энэ add to Chrome гэдэг 2.7 1300 рейтинг өгсөн. Тэгээ энийг суулгах болно гэсэн. За энэ cloud-ыг суулгах юм бол энэ баруун дээд булангийн extensions дотор таны энэ лого гараад ирдэг гэсэн. За тэгэхээр энэ яадаг вэ гэхээр хэрвээ та зөвшөөрөл өгөөд өгөх юм бол зөвхөн desktop бол таны компьютер дотор ингээд ороод бүх юмыг хийж ажилуулдаг бол за энэ cloud-ийн extensions-ийг Google Chrome дээрээ суулгаснаар Chrome дотор байгаа энэ браузерыг чинь бүгдийг ашиглах бүрэн боломжтой болчихдог гэсэн. Гайхамшигтай байгааз. Тэгэхээр яах нь вэ? Ирээдүйд та энийг ашиглах юм бол таны компьютерийг ашиглаж болох нь байна, таны браузерыг ашиглаж болох нь байна. За ганцхан та түүнтэй хэрхэн харьцах вэ гэвэл ердөө л энэ дээр байгаа чатан дээр одоо харилцахад болно гэж ойлгож болох нь тийм. За тэгээд энэ чатан дээр харилцахдаа та бүхэн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. За энэ юу вэ гэхээр за энэ нэг одоо хэсэг бүлгийн жижиг төлүүдийг маш сайн анхаарч ойлгох хэрэгтэй. За энэ төлүүдийг хэрвээ ойлгохгүй байх юм бол за энэ sessions за энэ чатан дээр ойлгохтой ажиллаж чадахгүй гэсэн үг байна. За нэг номерт та бүхний хамгийн түрүүнд фокуслох ёстой зүйл бол за моделийн загвар сонгох ёстой байж байгаа. За яагаад гэвэл жоохон хуучин модулүүд жоохон мяа ажилтдаг яг үнийг хэлэхэд хамгийн шинэ загварууд бол хамгийн шилдэг дээр ажилдаг. За тэгэхээр моделийн сонголт бол хамгийн сүүлийн одоо Opus, Fable гэх мэт загваруудыг сонгоод ажиллаж болно. За энэ Sonnet Entry-г бол эхний ээлжинд сонгоод хэрэггүй тийм сайн гэж би бол хэлэхгүй. Энийг өөр зорилгоор дараа нь эйжентүүдийн туслах үүрэг оролтойгоор өөр зүйлс ашиглах их зүгээр байдаг. За шинээр сурж байгаа хүмүүс бол зүгээр л хамгийн одоо сүүлийн загвар дээр нь тавиал бүгдийг турч үзэх хэрэгтэй гэсэн үг. За effort гэдэг зүйл бас байж байгаа. За effort гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр энэ модель маань хэр одоо хүчин чармаалттайгаар ажиллах вэ гэж байгаа. За доошлох тусам faster тий дээшлэх тусам smarter гэдэг энэ юу хэлж байгаа вэ гэхээр хурдан ажиллаж болно. Гэхдээ яах нь вэ? Тийм ухаалаг биш. Яг тэгвэл хүнтэй ажиллах юм багхгүй. Чи маш хурдтай шийдвэр гаргаад байвал тий алдах магадлал өндөртэй. Ухаалаг биш тий. Хэрвээ чи нэг жоохон бодоод бороо чи нэг боддоо найзаа чи нэг бодож байгаад хариулдаа гэх юм бол магадгүй чи маргааш нэг өдөр нь хариулах юм бол илүү ухаалаг зөв оновчтой хариулдаг тий. Тэгэхээр энэний балансыг тайруулах хэрэгтэй гэсэн. Хэрвээ чамд бодох шаардлагагүй одоо ажиллабар чи хийх гэж байгаа бол энийг нь faster дээр нь тавьчих шүү дээ. Чи энэ ажил бол нэлээд бодох ёстой шүү. Зүгээр чи нэг хүү хаа гээд 2 дээр 1 2 тэнцүү 4 гэж огт хайруулж болох ажил биш гэж үл smart дээр нь тавина. За би бол дундын энэ баланс дээр нь бол ингээ тавьчихдаг байж байгаа. За энийг Google-с хайх хэрэгтэй. Ягаад гэвэл модулүүдийн загвар high болон extra max enter гэдэг төвшнөөс хамаарат шал өөр үр дүнгуудыг үзүүлдэг учраас анхаарах хэрэгтэй. Дийлэн хүмүүс загвараа сонгочоод энийг нь ихэд мартчихад байдаг. Гэхдээ үгүй шүү энэ хоёрын хослол нэлээд чухал гэж ойлгох хэрэгтэй. За энэ бол юу хэлж байгаа вэ гэвэл энэ чатан дээр одоо миний одоо санах багтаамж тий хоёулаа хэр урт одоо санах ойтой зүйлийг би чаталж болох вэ гэж харж байгаа гэсэн. ChatGPT дээр ажиллаж үзсэн хүмүүс бол сайн мэдж байгаа бох. Урт ингээд чатлах тусам улам гацаж тий ажиллахад хэцүү болдогтой адилхан. За энд бол тийм юм байхгүй. Урт чатлах тусам яах нь
эн чинь ингээд дүүрдэг гэсэн үг. Энэ memory дүүрдэг гэсэн үг. Тэгээ энэ memory ингээд бүгдээрээ ингээд дүүрчгээрээ ингээд энэ одоо чата би алдчихж байгаа юм уу? Ингээд болчихж байгаа юм уу гэвэл үгүй. За автоматар тухайн дүүрсэн энэ чатыг яах нь маш их юм чатлсан байгаа шүү дээ. Энийг дүүргэхийн тулд те. Тэр чатыг автоматар summarize хийдэг энэ технологи. Тэгээ summarize гэдэг нь автоматар тэр одоо бит хоёрын ярьсан тэр чатыг багасгадаг гэсэн үг. Хэмжээг нь багасгаад гол зүйлүүдийг нь үлдээгээд буцаад шийсэн одоо чат маань эхэлдэг гэсэн юм технологи. За энэ дээр энийг хянаад явж болно гэсэн үг байна. За дараагийнх нь бол ask permission. За тэгээд accept edit, plan mode, auto mode те bypass permission гэдэг ийм хөлбрүүд байгаа. За эдгээр бол бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. За ask permission бол альва таны одоо компьютер руу орж ажиллахад тийм үү зөвшөөрөл байнга авдаг гэсэн үг тийм. Хэрвээ таны зөвшөөрөл бол хөтлөхгүй гэсэн утгатай байна. За accept edits гэдэг нь байнга одоо permission нэг фолдерыг нээхдээ өмнө нь нэг удаа нээсэн бол дараа нь ороод дахиад нээлдэ тийм. Ядаргаатай юм бэ гэж бодж байл accept edit-ийг дар. Тэгээ өмнө өгсөн permission-уудыг бол яах нь автоматар зөвшөөрөөд за шинэ зүйлүүдийг бол эдитлэхэд бол зөвшөөрөл авч явдаг гэсэн үг байна. За энийг бол жишээлбэл одоо харах юм бол ask permission дээр за юу гिचээ те download folder-ыг нээ гэж хэлчих те. За тэгэхэд бол надаас одоо энэ нөхөр зөвшөөрөл авах хэрэгтэй ask permission. За өөрөөр хэлбэл одоо cloud code таны open одоо download гэдэг folder-ыг одоо нээхийг та зөвшөөрж гинэ үү гэдэг чинь те. За ингээд зөвшөөрөл хүсэж байна гэд. Тэнгүүд яах нь би deny гэвэл зөвшөөрөхгүй байна. Always allow гэх юм бол за үргэлж энэ фолдерыг нээхийг би зөвшөөрнө гэж. За allow once гэх юм бол за би энэ удаад л зөвшөөрье гэсэн утгатай тий. Тэгэхээр би энэ удаад зөвшөөрье. За хүсвэл control enter дарж болно тий. За тэнгүүд энэ нөхөр окей. Одоо boss зөвшөөрлөө би downloads гэдэг одоо фолдерыг ингээд нээе гэд нийчиж байгаа гэсэн үг. За ингээд миний ажил одоо юмыг бол асуудалгүй хийж өглөө. За энэ дээр бол энэ хоёр төстэй ажилладаг учраас өөрсдийн хэрэгцээгээр одоо энэ хоёр дээр тавьж ажиллаулаарай. За дараагийнх нь бол plan mode гэж байгаа. За plan mode гэдэг нь болохоор альва одоо нэг тэ энгийн одоо ажилбарыг хийхэд бол зориулагдаагүй. Арай нэг жоохон тийм олон үйлдэлтэй ажилбарыг төлөвлөгөөтэй зохион байгуулалттайгаар хийхийн тулд яг нь хоёр тал илүү ихтгэлцэлтэй ойлгомжтой байхын тулд гаргасан загвар гэсэн үг. За энэ модон дээр тавих юм бол AI маань ямар нэгэн одоо илүү дутуу үйлдэлийг огт танд хийхгүй, таны файлыг өөрчлөхгүй зөвхөн яах ёстой вэ гэвэл тухайн хийсэн зүйлийг одоо бит хоёрын зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ямар зүйлүүдийг одоо хийх ёстой вэ гэдэг төлөвлөгөөг хоорондоо боловсруулж гаргаж өгдөг гэсэн үг. За жишээлбэл одоо би юу гэдэг чинь те ондог дугуйн вебсайт хий гэж бичих мөчөд за plan модон дээр за энэ вебсайтыг хийхэд тулд одоо AI болон бид хоёр за ямар төлөвлөгөөнүүдийг одоо гаргаж ажиллах вэ гэдэг талаар яах нь боловсруулалт хийж гинэ гэсэн үг байна. За ингээд энийг хийхэд тулд надаас одоо хэдэн асуулт асууя гэд нэг нэгээр нь асууя гэж байна те. За би хитрхи ерөнхий одоо асуулт өгсөн учраас AI намайг ойлгох хэрэгтэй байна те. Юу ундаг дуун вебсайт болоо явчихва те. Яг яах гээд байна гэд намайг ойлгохын тулд юм асуултууд гаргаж ирсэн байна. Онлайн дэлгүүр юм уу, танилцуулга юм уу, одоо ундаг дугуугаа түрээслэх гээд байгаа юм уу, яг яах гээд байгаа юм бэ гэд те. За ойлгохыг хичээж байна. Би ойлгуулж байна. Зүгээр юм хувийн блог сайтаа л хийж байна. За гих мэтчлэн ингээд асуугаад за энэ план мод дуусмагц бол яах нь маш гоё одоо энэ ундаг дугуйн вебсайтыг хийхэд зориулж би тэнд ийм төлөвлөгөө боловсрууллаа. Энэ дарааллын дагуу хоёулаа энэ ундаг дугуйн вебсайтыг хийх боломжтой байна гэдгийг яах нь надад санал болгодгоо гэсэн үг байна тий. За. За plan mode ингээд явжиг. За plan mode-ийн араас болохоор энэ auto mode, bypass permission хоёр байгаа. За энэ бол маш гоё хоёр. Энэ хоёр бол их төстэй. Өөрөөр хэлбэл танаас зөвшөөрөл авахгүйгээр альва үйлдэлүүдийг бие даан гүйцэтгэх юм мод гэж байгаа. Автоматар
идэвхждэг мод. За хамгийн аюултай ч юм уу эргэлдэж байгаа зүйлүүд дээр танаас зөвшөөрөл авч асуулт асуудаг. За бусад үед бол ерөөхдөө бүх permission-ыг өөрөө өгөөд өөртөө зөвшөөрөл олгоо авчдаг гэсэн. За bypass permission бол эргэлзээд ах зүйл байхгүй. Зүгээр буруу зөвгүй л ерөөхдөө шууд бүгдийн зөвшөөрөө явуулдаг гэсэн. За би бол auto mode дээр ажиллах ерөөхдөө дуртай. За ингэж тавьчих те. За анх одоо энэ cloud-ийн desktop-ыг суулгаж байгаа хүнд за энэ auto mode bypass permission хоёр бол гарч ирэхгүй. За энэ хоёрыг гаргаж ирэхийн тулд тусдаа settings руу дарж орж гаргаж ирдэг байгаа шүү. Settings-ed. За тэгээд cloud code гэдэг энэ те өөрөө уншиж чинь. Тэгээд энийг жоохон айжуухан ингэ доошлуулах юм бол allow bypass permission гэдэг энийг би on болгосон маа харж байгаа бох те. За тэгээ auto mode хаана. За auto mode бас одоо хаана чи байгаа. Та би одоо яг хаана мартчих. За ингээд өөрөө мэдэхгүй байгаа үедээ ерөөдөө яадаг вэ гэхээр би өөрөөс нь л асуучдаг. Энэ auto mode-ыг хаанаас яаж идэвхжүүлэх вэ гэх яг нөгөө ChatGPT-тэй асууж байгаа юм шиг бас чатлаад явчих юм бол за нөхөр бол яах нь. За миний энэ дээр дараад тэн дээр дараад тэн тарах юм бол auto mode идэвхжиж штэ гэд хэлж өгөн чамд. А би нэг нууц хэлэх юм бол чи өөрийнхөө auto mode-ыг асаачгаа гэд өөртөө даалгавар өгч болно. Яг бол нэгэнт миний компьютер руу ороод бүх үйлдэлийг хийж чадах одоо болцсон учраас дэлгэцэн дээр суусан одоо desktop-тай ажиллаж байгаа тохиолдолд тэр хаануудын энэ хаануудын гэж асуухаасаа илүүтэйгээр яг нь шууд л энийг хий тэрийг хий гэж бол даалгавар өгөх нь бол айгүй чухал байдаг. За энэ дээр энэ plan модон дээр тавьсны улмаас за намайг за cloud tand-ийн те plan-ыг энэ propose хийж санал болголоо. Энийг та одоо reject хийж цуцлах уу эсвэл одоо revise хийж дахин одоо шинжлэх үү? За эсвэл энийг хүлээн зөвшөөрөх үү? Энийг болохоор хүлээн зөвшөөрөнгүүтэй автомат модон дээр тавих уу гэж байна те. Хүлээн зөвшөөрөд автомат модон дээр тавина гэдэг нь за энэ дээр байгаа бүх үйлдэлүүдийг яах нь ингээд энэ bullet point-оор тэмдэглэсэн болгоныг автоматар өөрөө бүгдийг хийн гэсэн утгатай. Зүгээр accept-ийн дарчих юм бол яах вэ гэхээр эхний үйлдэлээ хийчихэд танаас одоо дараагийн үйлдэлийг хийх болгондоо одоо зөвшөөрөл авч явна гэсэн юм сонголтуудыг гаргаж ирсэн. За open plan дээр нарах юм энэ хажуу тал дээр нь гэсэн байна те. За энийг ингэчээд open plan гэх юм гаргаж ирсэн. За дугуйн айлын блогийн вебсайтыг хоёулаа ингэж хийя гэд. За энэ дээр бол plan модын дагуу за одоо нэг хүртэл уншилтаа юм шүү те. Ийм хийя гэд ингэ бичсэн байна. Энийг зөвшөөрвөл тавдаг дугуйны вебсайтыг бол надад хийж өгнө байна гэж ойлгож байна. За ингээд анхан шатны одоо cloud code гэж юу юм бэ те? За энэ маань ямар учиртай юм бэ тийм бэ талаар анхан шатны ойлголт өгөхийг та бүхэндээ хүслээ. За базаад хэлэх юм бол cloud гэдэг маань өөрөө нэг LLM буюу нэг AI одоо юм байна те. За энэ дотроо cloud маань өөрөө 3 функцтэй байна гэдгийг ойлгож авлаа хэдүүлээ. За нэг нь болохоор code, за нэг нь cowork, за энэ энгийн чат те. За cowork бол яг зөвхөн таны одоо дэлгэцэн дээрх файлуудыг удирдахад зориулагдсан юм байна. За код бол нэмэлт кодын тусламжтайгаар та одоо жишээлбэл шинэ вебсайт хийх ч юм. За эсвэл өөр кодын тусламжтай хийж болох хасар олон мянган үйлдэлийг яах нь хийж болдгороо онцлогтой юм байна гэдгийг ойлгож авлаа. За дээрээс нь cloud маань браузер дээр cloud цэг одоо AI гээд ажиллаж болдгийм байна. За эсвэл бол cloud-ийн одоо desktop-ыг татаж аваад за энэ дээр ажиллаж болдгийм байна. Тийг ойлгож авлаа. За нэмэлтээр бонусанд нь би юу хэлж өгсөн бэ гэхээр за cloud кодыг ажиллуулахдаа та бүхэн баруун талын энэ одоо Google Chrome-ийн extensions гэж үүдэг те. Extensions-ыг аваад суулгачих юм бол cloud таны компьютер дээр яах нь desktop-ийн тусламжтай ороод бүгдийг удирдах чадах нь байна. Харин extensions-ийн тусламжтайгаар таны браузер дотор байгаа бүх зүйлийг яг desktop-тай чи адилхан бүгдийг нь удирдах чадах нь байна гэсэн үг байна. Тэгэхээр энийг та цаашид одоо дэлгэцтэйгээ ажиллах, одоо браузертэйгээ ажиллахад яах нь зүгээр л энэ код руу ороод чат бичгээд болох нь байна гэж ойлгож болох нэ. За ингээд дараагийнхаа хичээлээр бас AI-ийн талаар болон эсвэл cloud-тай холбоотой
өөр олон сонирхолтой зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцах болно. За ингээд түр баяртай.